Монголын хуульчдын холбоо, хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо үзүүлж байна. Сайн уу мэд. Баатрийн удс холбогдохгүй байна. Ах нь иргэний хэргийн шүүхтэр явж байна. Тийм үү? Хизээ Монголд ирэх юм бэ? Ааха. За. Би гадагшаа явах гээд маш завгүй гүгээд байгаа юм аа. Энэ хэргийг яаралтай шийдэх хэрэгтэй байна. За. Ирэхээр нь намайг залгасан гэж хэлээрэй. Тэгвэл ах нь өөр нэг арга бодох ёстой. За та эхлээд гарах уу? Танд хууль эрх зүйн тусалцаа хэрэгтэй юу? Энэ хэрэг үг нь ийм байгаа юм аа. Энэ зарга дээр та ялах бүрэн боломжтой юм байна. Ямар ч асуудалгүй. Ашгүй дээ. Та тооцоогоо эхлэх хийчих. Ано? Байна. Сайн байна уу? Өөрөө иргэний хэргийн шүүхэд нэхэмжил өгсөн туул мөн үү? Тийм байна. За би өөрийн чинь материалтай танилцлаа. Тэгээд би энэ Батын хэрэг дээр ажиллаж байгаа юм. Өөр чинь ялах магадлал бол бас байгаа л юм байна. Юу? Би наадхыг чинь юу гэж ойлгох вэ? Гэхдээ энэ яриа бол та бүхний дунд л үлдэн шүү дээ. Толгой хагравч малгай дотроо, ходоо тагравч тогоон дотроо гэдэг шүү дээ. Тэр ч мэдээж. Би ч хүний тусыг ор тас мартдаг хүнч бас биш шүү. За тэгэхээр би дансны дугаараа явуулчих уу? За сайн уу Баатар? Ах нь баларсан. Ялагдчихлаа. Монголын хуульчдын холбоотой холбогдсон уу? Үгүй. Чулуун гээд өмгөөлөгч залуугаар Монголын хуульчдын холбооны сайтад өмгөөлөгчдийн нэр ус зураг нь байдаг байхгүй юу? Юу? За тэгвэл чи тэр хаягаа над руу явуулаач. Ийм үнэмлэх бичиг баримттай байдаг хэрэг үү? Ер нь дээч үгээс албан ёсны өмгөөлөгч нарт ийм үнэмлэх болгодог юм штэ. Би тэгвэл саяны чулуун гэдэг өмгөөлөгчөөс яаж хохирлоо барагдуулах юм бэ? Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлага хороонд та гомдол гаргах эрх бий л дээ. Гэхдээ энэ хүн маань манай гишүүн биш учраас ямар ч хариуцлага тооцож болохгүй л гэсэн үг л дээ. Ер нь тэгээд ах минь жинхэнэ өмгөөлөгч хүн хизээч амлалт өгдөг юм. Хурам эхлэгч нар л хүмүүсийн итгэл үнэмшлийг төрүүлж түүн дээрээ тоглолт хийдэг юм штэ. Шүүх хурлын өмнө амлалт өгнө гэдэг бол ерөөсөө байж боломгүй зүйл. Баярлалаа миний дөө. Ах нь анханасаа л мэрэгжлийн байгууллагад хандсан бол мөнгөөрөө хохирч гадагшаа явж гэрээ хийх байсан бизнесээ алдахааргүй байлаа. Ер нь та манай хуульчдын холбооны сайт руу ороод л шалгачиж болох байлээ шүү дээ.